Өнөөдөр бид нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө асуудлынхаа хүрээнд бас бүгдээр ярилцах хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр төсвийн болон эдийн засгийн байнгын орооныхан хуралдаж байна. За одоо тэгээд сүүлийн үед нөгөө микрофон дээр юм ярихаар хэтэрхий чанга дугаараад байна гэсэн шүүмжинд өртөөд байгаа. Тэр парламентын засаглалыг дэмжижсэн эмэгтэй гишүүдэд өмөрсөн. За тэгсэн одоо бүүл ийдсэн сошиалор дүүрэн. За дараа нь мэрэгжлийн холбоотууд болон төрийн бас байгууллагуудыг засгийн газар нь худалдаж авчаад гэрээгээр мөнгө өгөөд өөрийнхөө талд ажилуулад байна гэж хэлсэн. Бас бүүл ийдсэн. За өнөөдөр одоо дахиад бүүл ийдүүлэхэд бэлэн байна. За өнөөдөр энэ хамт өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төсөл орж ирж байгаа. Нэг нь төсвийн доктортой байдлын тухай хууль, нөгөөх нь нэмэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байгаа. За нэмэн үртгийн албан татварт өөрчлөлт оруулж ирэхэд та санаж байвал бид нар 1 минутаа нэмээ авчих шүү дарга. 2025 оны 11-р сарын 14-ний өдрөөр өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт оруулахдаа Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, Ардсан намын мөрийн хөтөлбөр иргэдийг бас энэ татврын дарамтнаас одоо буулгая. Татврын дарамтыг иргэдэд үзүүлэхэ болио гэж нэмэн үртгийн албан татврыг шатлсан маягаар оруулсан. Ингэхдээ дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 мянган төгрөгийн худалдаа авалтын бол буцаа олголтын 100% болгоё. 500-аас сая төгрөгийн худалдаа авалтын бол 50% болгоё. Саяас дээшээ бол нөгөө 20%-аар нь олгоё гэсэн ийм системийг шатлсан маягийн системийг нэмэн үртгийн албан татврын тухай хуулийн 15-2-1 дээр оруулж ирээд баталсан. Энэ чинь 2025 оны 11 сарын 14-ний өдөр. Өнөөдөр жилч болоогүй бид нар эндээс ухрах гэж штэ. Баталсан хуулиасаа. Тэг яагаад энэ 27 оны энэ төсвийн хүрээгээ 28-29 оны энэ төсөөлийн тухай хуулиа батлагдсан хуулийнхаа хүрээнд оруулж ирж болдгүй. Эдийн засгийн сангийн сайд байна, эдийн засгийн хөгжлийн яамны сайд байна, төсвийн доктортой байдлынхан байна. Бүгдээр хариулчаарай. Энэ хуулийг одоо хүчингү болгох гэж байгаа зорилго чинь юу юм? Төсөвчин тасарчаад байгаа юм уу? Мөнгөгүй болчиход байгаа юм уу? Иргэдийн кармаг дандаа ингэж нэг тэмтэрхээ болчихож. Тийм үстэй. Тэгэхгүй тэгээ одоо нэг хууль нь уул нь 10 сарын 1-ээс хэрэгжих ёстой байсан. Хэрэгжихээс өмнө одоо хүчингү болгоныг оруулаад ирэх юм. Тэнийг бол гайх чинь тэгээд гурвангаас нь ямар зорилготой нэг оруулж ирсэн гэж асуучаад тэгээд тодруулъя. За бид нар нөгөө урсгал зардлаа их жоон тооцоогүй нэмчихсэн. Багш эмчнэрийн цалин эх хонд 2 их найд нэмэгдэнэ. Энэ хэрвээ энэ хууль одоо хүчин төгөлдөр мөрдөөд 20% буцаалтыг 50% болгочих юм бол багаар утгад 1.8 их найдын орлого тасарна гэсэн үг. 1.8 их найдын орлого тасрахад нөгөө талд 2 их найдын нөгөө багш эмчнэрийн цалин тэтгэвэр нэмэх асуудал байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бүгд яг энэ өнцгөөс нь одоо бүгдээр яах вэ? Цалин тэтгэврээ нэмэх үү? Эсвэл энэ өөтөө буцаан олох уу гэдэг л шийдэл байхгүй юу? Бидний нэг орлогын хэмжээ маань хүрхээ болоод байна шүү дээ. Хүрхгүй болчиход байна. Хөрөнгө оруулалт эх хонд 27 онд шинээр хөрөнгө оруулалт нэг төрлийн хөрөнгө оруулалт байхгүй. Одоо явж байгаа урсгал зардал нэг 3.6 дутуу байгаагаас нэг 2 их найдыг санхүүжүүлж чадвал их юм. Хэрвээ энэ 1.8 их найдын өөтийн буцаа олголж явчихвал эх хонд үргэлжлэж байгаа хөрөнгө оруулалт ч байхгүй. Зөвхөн бид нар нөөтөө олгоол, цалингаа тавиал, халамжаа өгөөл, тэтгэрээ өгөөл, хүүхдийн мөнгө өгөөл ингээл болоо. Бод байдлын нэг байхгүй. Бидний нэг төсвийн хөгжлийн хөтөлбөр бодлого авч явдаг хөрөнгө оруулалтын орон зай чинь 2.2 их найд болцсон. Тэр 2.2 их найдыг авч гарахын тулд энэ нөөтийн буцаан олголтыг хойшлуулъя л гэж байгаа. Тодорхой хэмжээнд. Тэгжээчнэр 1.8-ыг их усэр талдаа авч үлдэж төсвийнхаа хөрөнгө оруулалтаа авна. За энэ бол цэвэрлэл улс төрийн шийдэл байхгүй. Аль нь бид нарт хэрэгтэй, Монгол улсад аль нь хэрэгтэй байна. Бид нар бол тооцоог нь гаргаад ийм нөхцөл үүсч байна шүү. Энэ бол арай урсгал зардлыг бууруулах болцоог урсгал зарлууд байхгүй. Цалин дэтгэхөр ингээд урамшуулж нэмтсэн буцаа харахгүй болчихдог. Тэгэхээр ингээд нэмэх зардлаа бас тооцож явахгүй бол яг ийм байдал руу одоо төсвөө үндсэндээ бид нар авааччихсан гэсэн үг. За энийг төсвийн болон эдийн засгийн байнгын орооны эрхэм гишүүд минь энийг хэлэлцэж болохгүй шүү. Энэ Монгол Ардын нам Ардсан намын мөрийн хөтөлбөрт байгаа татврын дарамтнаас иргэдээ чөлөөлөё гэж бүгд хэлж ирсэн. Одоо яг энэ хуулийг өнгөрсөн жилийн 11 сарын 14-ний өдөр баталсан. Өнөөдөр бид нар 10 сарын 1-ээс хэрэгжих гэж байхад жил болоогүйд хуулийг өөрчлөөд иргэдийнхээ олж байгаа орлого кармаг сэгсрэх гэж байгаа хууль. Энийг баталж болохгүй шүү гэдгийг одоо хэлэлцэж болохгүй шүү гэдгийг нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт
Хамтарсан засгийн газрын өдөр үед 226 төрийн албаа агч нар байж байхад матрич шинжилгээ хийгээд чигүүргийн давхцал нь 10% тавина гэж гаргаж ирээд ингээд төсөв хэмнэлтээ хийгдэг санал санаачлалыг дэвшүүлж ирсэн. Эрх баригч нар гүйцэтгэх засаглалынхаа юу хийсэн гэхээр зүгээр алтан бичиг явуулаад таньдаг хүнээ авч үлдээ таньдгүй хүнээ тэр мэрэгжилтийн эксперт өнө хамаагүй хаал гэдэг юм явуулаад бүгдийг халсан. Тэгээ ийм байдал тавьж болохгүй. Та хэд өөрсдөө ажиллаа сайжруул. Төсвөө хэмнэ. Дотооддоо зохион байгуулалтаа Одоо энэ дээр улс төрөөс илүү бид нар яг л бодит эдийн засгийн орлого зарлагаа л ярьж байна. Орлогын хэмжээ чинь манай нэг чадвартай баригдаад дээд потенциалаа бид нар тулч чадван шүү дээ. Нүүрс дээд хэмжээндээ хүрсэн, зэс дээд хэмжээндээ хүрсэн, төмөр замын тавир дээд хэмжээндээ хүрсэн, эрчим хүч чинь дээд хэмжээндээ захилгаан дулаанаа үйлдвэрлэчихсэн ажлах хүчээ бид нар 63%-аар дайчилсан. Одоо манай бий болгосон эдийн засаг маань гол потенциал шавхаад байна, тулгаад байна. Одоо шинэ эдийн засаг эдийн засгаа томруулж энэ хүслээ мөрөөдлөө санхүүжүүлэхгүй бол одоо тулдсан юм маань энэ бүх цалинт хөлс тэтгэр тэтгэмж хүүхдийн мөнөөс илүү гарахаа болчихлоо шүү дээ. Тэгэхээр та одоо 1.8 их найдыг уриалж байна тийм үү? Энийг одоо өгөх ёстой гэж. Нөгөө талд 1.8 их найдын хөрөнгө оруулалт зогсно. Одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд чинь хэрэгжихгүй гэсэн үг. Тэнгүү тэн дээр юу өсгөө та бодож байгааз одоо хэрэгжиж явж байгаа автоцам, барилга, эмнэлэг, сургууль олон зүйл чинь зогсохгүй явахгүй гэсэн үг. яах гэж гүйцэх засаглал байгаа. Энэ асуудлуудыг шийдэх гэж байгаа. Өнөөдөр 3.5 сая иргэдэд 20 гаруй сайд 16 яам байгаа. Энэ бүтцээ багасгалтай тэгвэл өөрсдөөсөө ихтэлтэй. Тамгийн газруудын зардал 3-4 дахин өссөн шүү дээ. Би жил болгон төсөвдөр хилдэг. Хинч тоодгүй. Тэр зардлаа танал та. Өнөөдөр зэс ал нүүрсний ханш ийм өндөр байж хахад гадаад нөхцлөд ийм таатай байж байгаа танаас өнөөдөр бид нар ажиллаа хийж чадахгүй байна. Энэ дотор төлж байгаа иргэдийн кермак сэгсэрья. 1.8 их 80 төгрөгийн одоо сэгсрий гэж хэлж байгаагаас ичих ёстой гэж харж байгаа. Асар олон төрлийн албаа агч нар Монголын бүх топууд одоо энэ манай яам тамгын газар ажиллаж байгаа. Толгоогоо ажилуул. Төсөө хэмнэ. Ямар боломж болцоо вэ? Тэр болгоноо гаргаж ирээд оруулж ир. Бид нар тэрийг чинь дэмжиж батлаад өгье. Татвараа бууруул. Иргэдийнхээ ачааг хөнгөл. Иргэд чинь орлоготой мөнгөтэй байж улс их орон чинь жааш явна. Дарга нар мөнгөтэй байлаа гэдээ олон л уруудаж байгаа юм. Засгийн газраас өргөн барьж байгаа татврын багц хууль хувийн хөвшил аж ахуйгаа дэмжсэн ийм зохицуулалттай. Одооны энэ асуудал бол эргэн төвтэй байгаа юм л да. Хувийн хөвшлийг дэмжиж яж хувийн хөвшил маань ажлын байр бий болгож татвар төлж яж эдийн засгчид энэ хүндрэлийг давхад л хувийн хөвшлийг дэмжих нь энэ тэргуунд байна гэж үзэж байгаа юм. За нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт энэ манай энэ төсвийн зарлага гэж энийг та нэг үз. Үндсэндээ манай төсвийн 80 гаруй хувь нь халамж, цалин, хүүхдийн мөнгө. Буурах болцоогүй. Цаана үлдэж байгаа 20% дотор чинь гадаа зээл өр төлбөр. Төрийн байгууллагууд чинь урсгал зардлууд орчиж байгаа. Тэгэхээр бидэнд байгаа нөөц 2.2 их найд байна хөрөнгө оруулалт. Энэ 2.2-ыг авч үлдэх үү эсвэл энийг нөөтийн буцаалт болох уу гэдгийг л та бүхэн шийдээч л гэж байгаа. Энэ улс их хурл өөрөө энэ хууль гаргаж нэмсэн зардлууд. Энийг зарим нь буцаах уул гэж байгаа. За одоо ямар энэхүү 2 сайдад хичээл заалтай нь шүү дээ. Би одоо уулын суралцах хэрэгтэй гэж харддаг. Энэ ахмад парламентчдаасаа. Гэхдээ та Попперсын мөрөөсөө байхгүй. Попперсын мөрөөсөө байхгүй. Танд зөндөө боломж байгаа шүү дээ. Бид нар боломжоо олгож чөлөөлөе гэдээ явж гин. Зөвшөөрлийн тухай хуулийн дээр ажилласан, хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр ажил, гадна дотныхынд нээлттэй болго, дотоодынхны зах зээлийн тавьж нээж өг, биржийн тухай хуулиа оруулж ир, баахан дээр баяжуулах үйлдвэрүүд чинь хэдэн 100 гараа зогссон байна гэж та ярьж ирсэн биз дээ өөрөө бүр. Энэ аж үйлдвэрийн сайд нүртэл яриад байсан. Ингээд боломжийн нээж өг ажлуудаа оролтоо. Төрөө цомхон байлгыг чиг үүрэг ажлаадан тушаалын матрич шинжилгээ хийгээд үзье гэсэн. Үгүй шууд албан бичиг явуулаад таньдгаа авч үлдээ танихгүйгээ хаал гэсэн юмар явцсан байл шүү дээ. Тэр 9 өвч. Ингээд дотооддоо танай кабинет хамтын шийдвэр гаргаад мөнгөгүйгээр хийж болох юмнуудаа оруулж ирээ. Татвар төлөгч буюу одоо иргэдэд одоо ганц боломж олгосон энэ хуулийн төслийг битгий өндөөч. Нэг 0-500 мянган төгрөгөөр худалдаа авалт хийхэд нөөтийн 100% буцаагаад өгчдөг. Нэг 500 сая төгрөгийн худалдаа авалт хийхээр нөөтийн 50% буцаагаад өгчдөг. Саяас дээшээ бол хуучин 20%-аар нь байдаг. Нэг ийм шатлсан систем оруулаад ирсэн юм уулна. Энд чинь танаа намын мөрөө хөтөлбөрч байгаа, манаа намын мөрөө хөтөлбөрч байгаа. Гэхдээ энийг л хэдүүлээ хий. Ард түмэндээ амлсан юм бол амлалтандаа хүрцгээе. Одоо нэг худлаа би энд нэг гоё юм ярьж гоё асуулт юм байхгүй. Батлагдсан хуулийнхаа хүрээнд төсвөө төлөвлөгөөгөө оруулаад ирчих. Тэгээ зовлон жаргал байвал дотооддоо та засаг ярь.
Тэгээ иргэд үрд шүүмжлээд нь шүү дээ. Энэ танаа намын гишүүд үрд хилээд байгаа үстэй. 20 гарын сайд 16 яамаар одоо 3.5 сая хүнд яах гээд байгаа юм бэ? Гэхдээ тэрийг бодолтой. Энийг багасгах юмаа захин болго. Өчигдөр би одоо боловсролын сайд тус хэлсэн. Манай бүлгийн хурал дээр орж ирэхдээ баахан материал ингээл тараацсан байсан. Тэг наадхаа захин болгоод явуул л та. Мөнгө хэмнээ л дээ. Иргэд чинь энэ мах авах гээд мөнгө хэмнэж яхад бид энэ чинь мөнгө хэмж болно үсттэй. Их хоёр сайдаа та одоо олон сонгогдсон төрийн түвшээ хүн. Тэ? Гэхдээ хэлж өгөөд нь шүү дээ бид энэ. Хэлээд байгаа та кабинет дээр ярьж байгаа л оруулаад ирэл дээ. За кабинет ингэж багасгая, төсвөө ингэж багасгая. Чиг үүргийн давхцлын болцсон ба дахиад ингэ ажиллая. Гаднаа дотоодынхоо хөрөнгө оруулалтыг татъя. Биржийн тухай хуулиа өөрчлөе. Одоо байгаа гацсан төсөл хөтөлбөрүүдэд явуулъя. Судсыг хэлье. Бизнесийн энэ судсыг хэлж өгч ижил эдийн засаг чинь томорно шүү дээ. Эдийн засаг чинь томорж татвар төлөвлөсч чинь нэмэгдэнэ. Гэхдээ айгүй ингээл ойлголт шүү дээ. Бүгд мэдчихэдэг. Тэгээ цагаа тулахаар зөвхөн одоо иргэдийн кармаг ухяал гэдэг шийдэл рүү орж ийн гэдэг бол байж болохгүй гэж би зүгээр хов гишүүнийгүүд харж байна. Тэгээд энэ төсвийн эдийн засгийн байнгын орооны гишүүдтэй одоо уриалахад энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Ард иргэд харж байгаа шүү. Дунд болон дунджаас доошоо орлоготой иргэдийг дэмжих гэж мөнгөтэй байлгах гэж орлоготой байлгах гэж энэ хуулийн төсөл батлагдсан. Одоо жил болоогүй 10 сарын 1-нд хэрэгжиж эхлэх гэж байхад наам ингэж гацааж түгжиж хайж ийн гэдэг бол үнэхээр байж болшгүй зүйл гэж бодож байна. Тэгээд засгийн газрынхан ажлаа сайн хийх хэрэгтэй. Илүү нухацтай ажил, төсвийн доктортой байдлынхаа өгж байгаа зөвлөгөөг сайн ав. Хийхгүй жил болгол зөвлөгөө өгөөлөдөг. Нэмэгдсэн юм байхгүй. Сайжирсан юм байхгүй л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэд кабинетаараа хамтын шийдвэр гаргаад энэ иргэддээр доторгийн дарамтын багж гисэн одоо чөлөөлж багж гисэн дарамтаас ингэж багасгаж өгж байгаа юмыг бити хөндөөч. Энэ хуулийнхаа төслөө бити өөрчлөөч. Энийхээ хүрээнд 2027 оны энэ төсвийн хүрээ болон 28 29 оны төсвийн төсөөллөхийн тухай хуулийг өөрчлөлт оруулж ирээч гэсэн саналтай байна. Баярлалаа.